Намайг Мэнгүрсрэн огтой оюун жаргал гэдэг Баян улс суманд төрсэн сургуулийн өмнөх боловсролын багшаар 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Одоо Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн ахлах хаа бүлгийг даан ажиллаж байна. За багш боловсрол дуралдааны энэ удаагийн шалгуур бүлгийн хүүхдүүдийг гэрийн орчинд номын булантай болгох урайлгыг дэвшүүлэн ажиллаж байна. За бүгдээрээ шав инжирийнхээ гэрийн гадаа ирсэн байна. Гэрийн нөхцөлд номын булангаа яаж төвшүүлсэн талаар бүгдээрээ орж харцгаая. Сайн байна уу? За ингээд 6 сарын 1 болох гэж байгаа учраас бүгдээрээ хүүхдэд чихэр биш ном бэлгэлцгээе. За багш ном бэлгэлье. За хийж идэнэ. Инжирийн номын булан гаднаас орж ирэхэд eel бүх хүний нүдэнд харагдах үүдэн хэсэгтээ байрлуулсан зөв шийдэл санаа хүйц. Эцэг их багш хүүхэд гурвалсан одоо энэ номын дадалтай болохын хүрээнд бас цэцэрлэгийнхээ нийт багш нарыг одоо өглөө болгон цэцэрлэг дээрээ 5-10 минутын номын тойрог зохион байгуулцгаая гэж бас уриалж хэлмээр байна. За номын булан маань бас хүүхдийн өндөрт тохирцсон авч уншиж хэрэглэхэд их тохиромжтой байрлалыг сонгосон. Тэгээд номын буланд яг байх ёстой насны онцлогт тохирсон номнууд бас хэрэглэгдэхүүнүүд байна. 4-5 насны хүүхдүүд үлгэрээр дамжуулж одоо үлгэрийн дүрд хувирч бас үлгэрийг хурдан номыг бас ойлгох тийм давуу талтай. За энэ яага гунартаагаар агаа гэж ном уншиж. Би инжирийн ээж байна. Нүдэнд харагдах бүх газар ном байршуулъя гэдэг одоо санаа төрсөн. Тэгээд тэр санаа болохоор одоо манай номын булан болохоор дээвлийн 3 энэ болохоор хүүхдүүдийн хэсэг. Хүүхдүүд ингээд шууд төвшөндөө тааруулаад ном авчдаг. Манай инжирийн багшийн хувьд болохоор өнөөдөр манай гэрт бас манай номын санд яг одоо охинд маань насны онцлог тохирсон маш олон номуудыг бэлгэлж дээрээс нь гаднаас чихэр биш одоо ном бариад орж ирж байгаа ном бэлгэлж байгаа нь маш юм сайхан санагдсан. Номын булан номоор арвижуулж тэгээ хүүхдэд маань ном бэлгэлж те юм одоо тухтай яриа өрнүүлсэн одоо багштай баярлалаа. Шав аниргооныхоо гэрт нь ирсэн байна. Одоо номынхоо булан тахиулъя. Цэцэрлэгийн хэмжээнд 2-5 настай 329 хүүхдийн эцэг эхээс гэртээ номын булантай юу гэсэн санал асуулга авахд 30 айл буюу 10% номын булантай гэж хариулт ирсэн байна. Үүнээс харахад цахим хэрэглээ гэсэнтэй холбоотойгоор эцэгчүүд маань гэртээ хүүхдүүд номын булан тохижуулж өгөх нь багассан харагдаж байна. Том номын ач тус ихээ том ном үзснээр зураг нь том, бичвэр нь том, эргүүлж үзснээр зургаа тогтоох, зохиож ярих, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх, номоо мөн дэрлээд унтах зэрэг номонд хайртай, дуртай болох чадварууд маш их нэмэгддэг.